Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэ хүшийн сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу. Манай подкастын дараагийн дугаарт тавтай морил. Өмнөх дугаарууд дээр бол хүн амны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, за тэгээд архитан сохтууруулснаас болж одоо үйлдэгдсэн юм хэрэгүүдийг ярьж исэн бол энэ удаагийн дугаараар эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэрэг ярихаар сонгож авлаа. Энэ хэргийн тухай бол интернет орчинд бол хүмүүс нэлээд их ярьж исэн. Тэгээд өөгс оруулах хаалгаанд ороод нас барсан нэг юм харамсалтай хэргийн тухай ярих гэж байна. За тэгээд тэр тухайн хэргийн эргэн тойронд бас юу болж байсан тухай ярих гэж байна. За миний хувьд бол ямар нэгэн шүүх байгууллагын ажилтан биш. Хэргийн зөв бурууг нь бол би шүүхгүй. Альва хэргийг шүүгээ сууж авах бол тэр боломж ирэх мэдэл нь бас надад байхгүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Тэгээд ямар нэгэн байгууллага болон хувь хүний нэр хүндэд халтах гэсэнгүү яг олон нийтэд нээлттэй байгаа хариуцагч байгууллагуудаас нь бас хуулийн дагуу нээлттэй мэдээлдэг юм датанууд дээр нь үндэслээд энэ дугаарыг хүргэж байна. За энэ дугаараар бол эхлээд цөмөөрөө өөгс оруулах хаалганы тухай, дараагаар нь хэргийн нарийн процесс деталуудыг, тэгээд шүүх хурал, оноосын ялын тухай, мөн тэгээд эмнэлэгтэй холбоотой бас асуудлуудыг ярина. Тийм болохоор дугаараа дуустал нь сонсоорой. Нэлээд урт дугаар болох байх гэж бодож байна. За өөгс оруулах хаалганы тухай эхлээ ярив. За хүний биед бол одоо ийм өөх зайлшгүй байдаг те. Тэр тодорхой хэмжээнээс нь ингээ ихсчихсэн, мөн дасгал хөдөлгөөнөөр арилгаж шатаах боломжгүй ийм өөхний хэмжээнүүдийг аваад биеийг нэм галбиржуулдаг гоо сайхны хаалгааг бол өөгс оруулах хаалгаа гэж хэлдэг юм байна. Мөн өөгс оруулах хаалгаанд орохоос өмнө бол өөхөөс хоруулаад яг яах вэ те? Хаях юм уу? Эсвэл буцаагаад одоо өөр газартаа хийлэх юм уу гэдгээ шийддэг. Ер нь бол хөвлийн гуй тэг гарынхын шууг хэсгүүдээс өөхнүүдийг аваад өгзгөнд нь ч юм уу эсвэл гуйнд нь за эрэгтэй хүмүүс бол цээж бүр бэлэг эрэхтэндээ хүртэл хийлгэж болдгийм байлээ. Гоо сайхны хувьд бол нэлийн түгээмэл хаалгаануудын нэг гэж явдсан байна. Өөгс оруулах хаалгааны процесс гэх юм бол хүний биед 0.2-оос 0.3 мм хэмжээтэй маш жижигхэн зүсэлт хийж агаад гуурс оруулаад өөхийг хайлуусны дараагаар соруулж авдаг юм байна. За соруулж авсан өөхөө бол 2 цагаас ихэхгүй хугацаанд эргээгээд бие рүү хийх ёстой. За өөхөн дотроо бол маш чухал хэсүүд байдаг учраас яг нэг юм жиг даралтаар авах шаардлагатай гэдэм байх. За ялгаатай өөр юм даралтаар соруулж авахаар бол тэр өөхөн дотор агуулгадж байгаа эсүүд нь үхээд тэгээд эргээд ингээд өөр газарт нь хийхэд эрсдэл үүсгдэг юм байлээ. За YouTube дээр бол liposuction surgery гэд бичээд хайгаад үзэх юм бол хаалгааны процесс энэтрийг харуулсан ийм animated бичлэгүүд бол бас гарч ирнэ. За ер нь бол ойр татныхан гэр бүл эсвэл өөрөө хаалгаанд орж байгаагүй юм хаалгааны experience туршлагагүй хүн гэж бол баг байхгүй бах. Тэгээ ямар ч төрлийн хаалгаанд орсон те эрсдлүүдийг танилцуулаад ингээ гар хөлийн үсрэг зурулдаг штэ. За ер нь бол одоо зөв зүгээр яаж байгаа хүний бие зүсэлт хийх эсвэл гаднаас биет орж ирэх ч юм уу те эсвэл одоо дотор нь байгаа хавдар гэдэг юм уу өөхнэ гэдэг юм уу эсвэл одоо тэр шүд ч юм авахад хүний биед бол тодорхой хэмжээнд цочрол авдаг. Тэгээд бас энэ хэмжээгээр бас эрсдэл үүсдэг юм байна. Хамгийн чухал нь гэх юм бол эмчлүүлэгчид бие бэлдээд за сэтгэл санаагаа бэлдээд хаалгаанд орох хэрэгтэй гэж бол мэрэгжлийн эмчнэр ярьж илээ. За харин нөгөө талаасаа гэх юм бол эмнэлгийн талаас одоо бизнес гэж харахаасаа илүүтэйгээр одоо яг тухайн хүний тэр хүсэж байгаа өөрчлөлтийн те одоо гаргаж ирэх гээд байгаа бие галбирыг нь тэр эрүүл мэндийн хувьд гаргаж ирэх боломж байна уу үгүй юу гэдгийг нь бол яг бодтойгоор дүгнж хэлж өгөх хэрэгтэй. За ер нь бол ямар ч төрлийн хаалгаанаас өмнө ингээд шинжилгээ хийгээд үзэхэд тухайн хаалгааны юм эсрэг заалтууд буюу одоо энгийн үгээр гэх юм бол хаалгаа хийж болохгүй тохиолдлууд гэж байд юм байна. Энэ хаалгаа хийж болохгүй тохиолдол нь дотроо 2 янз байдаг гэж хэлээ. За эхнийх нь бол харьцангуй заалт буюу одоо хаалгаа хийж болохгүй нэг өвчин ч юм уу нэг асуудал байгаа. Тэгээ тэр өвчин юм уу асуудлаа ингээ эмчлүүлчих юм бол хаалгаанд орж болно. Нөгөөх нь болохоор туйлын эсрэг заалт гэж байд юм байна. Тэр нь болохоор энэ хүн энэ хаалгаанд хизээж яагаад ч орж болохгүй гэсэн үг. Өөгс оруулах хаалгаанд бол цус багталт
чанартай хүн бол хизээж орж болдгүй юм байлээ шүү. За сүүлийн 10 жилд гэхэд Солонгос улсад өөгс оруулах хаалганаас болоод амь насаа алдсан юм 8 кейс гарсан. Америкт бол 150 кейс, Монгол улсад бол 2 кейс гарч исэн юм байлээ. Тэгэхээр мэдээллүүдийг бол одоо зөвхөн миний өнцгөөс та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд ямар нэгэн юм сургалтын чанартай биш. Одоо хэрвээ та бүхэн ингээ илүү сонирхох юм бол өөр олон сорсуудаас, их сурвалжуудаас мэдээлэл аваад судлаарай. Олон талаас нь асуудалд хандаарай гэж хэлмээр байна. За ингээд яг болсон хэргийн процесс руу орцгоё. Хан улс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гоо заслын эмнэлэгт 2019 оны 3 сарын 26-ны өдөр 11-ээс 13 цагийн орчимд 29 настай эмэгтэй өөгс оруулах мэс засал хийлгэж байх явцдаа зүрхэн зогссон байх ба тухайн эмнэлэгт амьлуулах тусламж үзүүлээд дараагаар нь улсын төв 1-р эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн боловч 2019 оны 4-р сарын 1-ний өдөр тухайн эмэгтэй уушиг, тархины, судасны бүлэнд бөглөөдөс гэдэг хүндрэлээр одоо тархины комонд орж нас барсан юм байна. За хохирогч бол айлын ганц хүүхэд байсан. Хүүхэд байхдаа Солонгос улсад өссөн байлээ. Тэгээд 10-аас 11-р анги бол Монголд ирээд сурч төгссөн. Дараагаар нь эргээд Солонгос улс руу яваад County дээд сургуулийг олон улсын хууль зүйч мэрэгчлэр суралцаж төгссөн байлээ. Сургуулаа төгсөөд гэр бүлтэй болоод 2013 онд охинтой болсон. За хохирогчийн зан чанарын хувьд гэх юм бол нэлээд юм шудраг, өөрийн хий гэсэн зүйлээ бол заавал хийдэг юм их зоригтой юм эмэгтэй гэж ар гэрийнх нь ярьж илээ. Талигаач бол сүүлийн 1 жил орчмоос би одоо жоохон турмаар байна гэд ярьж исэн. Гэхдээ ер нь бол турах тухай ярьдаггүй эмэгтэй хүн гэж бол ховраах. Тэгээд нас барахаасаа нэлээд хэд хоногийн өмнөөс эхлээд нөхөртөө андаад өөгс оруулах хаалгаа гэж байдсан байна. Би одоо ер нь бол сонирхож байна гэж хэлж исэн юм байлээ. Тэгээд бол өөрөө судалж эхэлсэн. За ингээд хохирогч 3 эмнэлэг олж тоочгласан юм байна. За гай таарч өөрийнх нь судалсан тэр 3 эмнэлгээс хамгийн ойр нь тухайн хэрэг болсон гоо сайхны эмнэлэг болж таарсан. Тиймээс хэрэг явдал болохоос 6 хоногийн өмнө нөхрийнхөө хамт 13 цагийн үед уг эмнэлэг рүү ороод ерөнхий мэс заслын эмчтэй уулзаж зөвлөгөө авсан юм байна. За уулзаад бол хохирогч өөрийн санал бодлоо хэлээд хаанаас ямар байдлаар өөгс оруулах талаараа ярилцаад асуугаад ингээд бие хаагаа үзүүлсэн. Ингээд нэг нарийн төхөөрөмж гаргаж ирээд одоо нийт биеийн жингээс бол 7 кг нь өөх байна. Энэ өөх бол гэхдээ бие чинь бүх хэсэгт байгаа. Гитсний чи хэсгээс бол айл болох боломжоор авч болно гэж эмч нь хэлсэн юм байна. За тэгсэн чинь нөхөр нь бол аюулгүй байдал талаас нь ямар эрсдэл байгаа вэ? Хүндрэл бэрхшээл байгаа юу гэд тодруулж асуусан. Тэгсэн чинь эмч нь бол хөвлийн хэсэгт нь өндөгний хэмжээний 2 төсөлт хийнэ. Одоо хурууны өндөг гэж хэлсэн байх. За тэрэн дээр бол 2 ойдол тавина. Хүндрэл гэх юм бол тэр ойдлын хэсэг нь хөхөрч болно, 2 ойдол нь бол задарч болно. Өөр бол ямар ч хүндрэл байхгүй гэж хэлсэн. За тэгэнгүүт нөхөр нь дахиад ямар мэдээ алдуултаа орд юм бэ? Наркотсонд орох юм уу яах юм гэд асуусан чи эмч бол үгүй гоо сайхны хаалгааг бол зөвхөн нугасаар мэдээ алдуулдаг. Наркотс бол огт хийгдэхгүй гэж хэлсэн юм байна. За ингээд нийт 4.5 сая төгрөг болно гэж хэлсэн. Эмчийн дискаунт гэд 1 сая төгрөгийг хөнгөлсөн. Ингээд 3 сая 500 мянган төгрөгөөр энэ хаалгааг хийхээр тохирсон юм байна. Тэгээд 1 сая 500 мянган төгрөгийг урьдчилгаа олгож өгөөд 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 11 цагийн үед хаалгаанд орохоор цаг авсан. За мөн цусаар доох тэмбүү өвчний шинжилгээнүүд аваад тэгээд хаалгаа орох өдрөө шээсээ авчраарай гэж хэлээд ингээд тэр хоёрыг явуулсан байдаг. За ингээд нөгөө хоёр маань бол эмнэлгээс гараад хятад улс руу 4 хоног явчихад 3 сарын 25-ны өдөр бол Монголд ирсэн. Ирсэн өдрөө хохирогч эмнэлэг рүү яриад одоо хугацааг нь наашлуулж өнөөдөр болгож болох уу гэж асуусан чинь боломжгүй байсан юм байлээ. Тэгээд хохирогчийн гэр бүл бол Эрдэнэт хотод амьдардаг юм байна. Эхнэр нөхөр хоёр хоёулаа Улаанбаатарт ирсэн. Тэгээд Эрдэнэтэд ажил нь нэлээд хэцүүтэй байсан болохоор хохирогч за хөнгөн хаалган юм чинь гайгүй хаа чи төрүүлээ явжээ гэж хэлээд нөхрөө Эрдэнэт рүү явуулсан. Тэгээд өөрөө Улаанбаатарт үлдсэн юм байна. За 2019 оны 3 сарын 26 буюу хэрэг явдал болсон өглөө 9 цагийн үед хохирогч нөхрлүүгээ залгаад нүрээ будаад ингээ одоо гарах гэж байна, бэлтэж байна гэж ярьсан юм байна. Тэгсэн чинь нөхөр нь бол айл болох дэмжээд тайвшруулад зоригтой агаарай зүгээрээ гэд хэлсэн юм байна. За хохирогч бол хариуд нь би утгагүй чам дээр гоё болоод очноо гэж хэлсэн юм байна. За энэ хэсгийг бол сонсоод надад бол үнэхээр харамсалтай санагдчихсэн. За хохирогч бол Улаанбаатарт тэр эмнэлэгтэй ойролцоод нэг ихчийн гэрт байсан юм байлээ. Тэгээд 10 цагийн үед ихчтэйгээ хамт гараад эмнэлэг дээр очиод үлдэгдэл төлбөрөө бол бүрэн тушаагаад хаалгаа хийх эмчтэйгээ уулзсан.
Тэгээд дээшгээ 3 давхарт нь гараад одоо хохирогчийг бол хэвтүүлэх өрөө гаргаж өгсөн юм байна. Тэндээ сууж хагалгаанд орох бэлтгэлээ ингээ базааж байсан. За нөхөр нь бол Эрдэнэтэд ажил төрлөө хийж агаад яг 11 цагийн үед эхнэр лүгээ залгсан. Тэгсэн чинь эхнэр нь одоо хагалгаанд орох гинэ гэд хамгийн сүүлийн удаа уцаар ярьсан юм байлээ. За тэгээд хохирогчийг хагалгааны өрөө рүү аваад орсон. Эгч нь бол гадаа нь хүлээгээд үлдсэн. Дараагаар нь 11 цаг 30 минутын үед нөхөр нь дахиад эхнэр лүгээ залгсан ч уцаахгүй байсан. Тэгэхээр нь хамт явж байсан эгч рүү залгсан чинь нөгөө эгч болохоор дөнгөж сая хагалгаанд орцсон. Би гадаа нь байна гэж хэлсэн юм байлээ. За тэгээд анх эмч бол хагалгааны хугацааг ер нь 1 цаг орчим болдог гэж хэлсэн болохоор нь хүлээж агаад 13 цагаас эхлээд нөхөр нь одоо эгч рүү залгаад байдлыг нь бол нэлийн олон удаагийн давтамжтай ингээ байн залгаж асууж байсан юм байлээ. Хамт явж байсан эгч нь бол нөхрийнхэн санааг зовоохгүйгээд болоогүй байна, суураггүй байна гэж хэлжсэн ч гэсэн ер нь бол яг тэр 13 цагийн орчимд бол хагалгааны өрөөний үүдэнд байсан сувилагчаас нь хагалгааны явцын талаар бол ингээ асуусан юм байна. За тэгсэн чинь өвчтөнд бүрэн наркоз хийсэн, бид нар унтуулсан байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр эгч нь бол нэлийн ингээ гайхаад яагаад бүрэн наркоз хийцэн, наркоз хийхгүй гэж хэлээ эцтэй гэдэг ингээ гайхаа асуусан. Өвчтөн бол бага зэргийн өвдөлт мэдрээд байсан. Тийм болохоор бүрэн наркоз хийж унтуулсан гэж тайлбарлаж хэлсэн юм байна. Түүнээс хойш бол эгч нь 3 давхарт нэлээд удаа хүлээгээ суужсэн чинь сувилагч ирээд та энэчээ суугаад яах юм бэ? Доод давхарт очиод хүлээгээ суужээ гэдгийгсэн. Тэгэхээр эгч нь бол яг тэр хагалгааны өрөөний үүдэнд нь биш доод давхарт нь очиод дахиад 30-аас 40 минут болсон. За ингээд дахиад сувилагчаас хагалгаа яаж ийна гэж асуусан чинь хагалгаа бол дууссан, бүрэн унтуулга нь гараагүй байна. Сэрхээр нь өрөө рүү оруулаад танд хэлнэ гэж хэлсэн юм байна. Энэ хугацаанд бол нөхөр нь одоо шууд эмнэлгийн дугаар руу залгаад манай эхнэр өнөөдөр наад эмнэлэгт чи хаалгаанд орсон. Одоо ямар ч сураг ажиг байхгүй байна. Юу болсон бэ? Яасан бэ гэд ингээ асуусан чинь эмнэлгийн зүгээс бол бүх зүйл зүгээр байгаа. Санаа зовлтгүй. Тэгээ наркозыг нь гаргахыг нь хүлээж ийна гэж хэлсэн юм бэлээ. За ингэнгүүт нь ер нь бол ихчинч тэр нөхрөнч тэр ингээд бүгд жаахан тайвшраад ингээ хүлээж исэн юм байна. За ингээд ихчийг хүлээгээд тайвшраа суужсэн чинь эмчин гарч ирдэг. Тэгэнгүүтээ өрөөндөө оруулаад уулзъя, хоёлоо уулзъя гэдэгдэг. Тэгэнгүүтээ халгаал амжилттай болоод дуусгын хувьд бол дууссан. Яг дуусгын алдад өвчтний зүрх зогсоод бид нар авах ёстой арга хэмжээг нь бол бүгдийг нь авсан. Та санаа зовлтгүй. Гэтэ одоо бол өвчтөө өөрөөс хэрэггүй байна. Тийм болохоор бид нар 1-р эмнэлгээс ингээд зөвлөх юмч дуудчихсан байгаа. За түргэний машинаар 1-р эмнэлэг рүү одоо удахгүй хүргэж өгнө гэж хэлсэн юм байна. Тэнгүүд нөгөө их чинь шууд нөхрлөөн залгаад за энд нэг л биш болоо явчлаа. Тэгээ чи энэ эмчтэй нь уцаар яар гэд уцаа ингээд шууд эмчт нь өгсөн юм байна. За жижиг хүндрэл гарсан, зүрхэн жаахан зогссон. Тэгээ 1-р эмнэлгээс түргэний машин ирж даавах гэж байна. Тэгээд аюулгүй байдлын үүднээс бол бид нар 1-р эмнэлгийн сэхин амьдруулах тасаг руу хөрвүүлэх гэж байна. Бид нар бол авах ёстой арга хэмжээгээ бүгдийг нь аваад зүрхийг нь эргээд ажилуулсан гэж ингэж хэлсэн юм байна. За ийм мэдээ сонсоод бол нөхөрт нь бол нэлийн ийм сонин муу совин татаад байсан. Тэгээ нөгөө ихч рүү дахиж эргэж уцаар яриад та яг тэр хаалганых нь өрөөр ороод шалгаад хаа гэж хэлсэн юм байна. Тэнгүүд нь нөгөө ихч бол хаалгааны өрөөр ороод харсан чинь 1-р эмнэлгийн зөвлөх эмч мдээгүй зүйлэлтийнх нь эмч тойроо зогсчихсан байсан. Хохирогч бол ухаангүй аппарат залгачихсан байсан юм байна. За эмчнэр бол одоо ингээ амьсгалж байгаа зүгээр ерөөсөө санаа зовлтгүй гэд ингээ тайвшруулж байсан. За тэгээ хохирогчийн хөлийг нь бол бас барьж үтсэн юм байлээ. Тэгэхэд бол дулаахан байсан. Тэгээд их чинь нөхрлөөн залгаа за ийм байна гэж тайлбарлаад хэлсэн юм байна. Тэгээ ер нь бол ар гэрийнх нь амьд байгааг нь мэдээд нөхрөн ч гэсэн жаахан ингээд тайвширсан юм байна. 30 орчим минутын дараа түргэн тусламжийн машин ирээд хагалгаа хийсэн эмч, мдээгүй жүүлэгч эмч их чинь гээд ингээ бүгдээрээ хамтдаа суугаад 1-р эмнэлэг дээр бол 16 цагийн үед ирсэн. Тэгээ эренгүүтээ шууд эрчим дэмжлэгээний тасаг руу бол хохирогчийг аваад орсон. Нөхөр нь бол хадмуудаа босон явдлыг хийлээд огноо аваад шууд Улаанбаатар хот руу гарсан. За тэгээ 1-р эмнэлгийн сэхин амьдруулах тасагт нөхрийг нь ирэхэд хохирогч бол нэлээд хүнд байдалтай сэхин амьдруулах тасагт ингээ байж исэн. Тэр үед бол өөгс оруулах хагалгааг яг ингээ гардаж хийсэн юм чинь сэхиний гадаа бол байсан. Гэхдээ нөхөр нь бол тухайн өдөр бол эмчтэй юм яриаггүй. За маргаашнаас нь бол юу болоод наркоз хийчвэ, яач вэ гэд ингээ ярилцаж эхэлсэн. Тэгээд за ямар ч байсан эмчилгээ бол сайн болох байхаа гэсэн найдлагатай ингээд 5-6 хоног хүлээсэн. Даанч 2019 оны 4 сарын 1-ний өглөө 8 цаг 19 минутанд ухаан орохгүй байсараагаад хохирогч бол нас орсон нэг юм харамсалтай хэрэг болсон юм байна. За эмч нарын хэлснээр гэх юм бол хагалгаа эхлэхэд хохирогчийн амин үзүүлэлтийг үзээд тэгээд нугасны мэдээ алдуултыг одоо
T1 гэж нэрлэдэг юм байна. Нурууных нь L4-өөс L5 дугаар одоо мөч гэдэг лөө те нуглам гэдэг лөө тэр төвшөнд нь хатгаж хийсэн. Үүний дараагаар бис заслын орон дээр дээш харуулж хэвтүүлээд мэдээ алдалтын төвшингийг ингээд шалгасан. Тэгсэн чинь умдагныхын төвшөнд бол мэдээ алдчихсан байсан. Ингээд 5 минут орчим хүлээгээд дахиад шалгаад үтсэн чинь хүүснийхэн төвшөнд байсан юм байна. За тэр үед бол бис заслын эмч нөгөө өөх задалдаг юм тариа гэж байдаг. За тэр тариагаа бол хохирогчод тарьсан. За ингээд дахин мэдээгүй зүйлтийн төвшин шалгасан чинь төвшин бол ерөөсөө хүүснээс нь дээшээ ахаагүй байсан. Тэгэхээр н хагалгаа хийх хэсэг хүртэл ерөөсөө ингээ ахихгүй мэдээ алдахгүй байгаа тахаар нь хагалгааны эмч, өвчтөн, мэдээгүйжүүлэгч эмч 3 бол хоорондоо ингээд мэдээ алдахгүй байна. Хагалгаа хийх төвшөнд бол хүрэхгүй байна. Тийм болохоор ингээд ерөнхий мэдээ алдуултанд шилжихгүй болохгүй. Хагалгааг үргэлжлүүлэх боломж бол ингээд байхгүй байна гэж ярилцаад өвчтөө өөрөө зөвшөөрөөд ерөнхий унтуулганд шилжсэн байна. За ингээд өвчтнийг бол бүрэн наркозонд оруулсныхаа дараагаар хамгийн эхлээд хэвлийн эсгийн өөхийг нь соруулж дуусаад нэг ширхэг ойдол тавьсан. За хагалгааны явцад бол зүрх, амьсгал, амиа эрхтний үзүүлэлт бол хэвийн байсан гэж мэдээгүйжүүлэгч эмч нь мэдээлж илээ. За дараагаар нь бол одоо гуйны дотор тал гадна хэсгийн өөхийг нь бол соруулж дуусаад яг ойдол тавих гэжсэн чинь 13 цаг 5 минутын орчимд бол өвчтний даралт пульсийг ингээд мэдээгүйжүүлэгч хэмжээнд үүссэн. Пульсоксиметр гэдэг ийм төхөөрөмж гэх юм уу, тийм юмар ингээд үздэг юм шиг байна. За тэр төхөөрөмжөөр нь бол захын цусны хүчил төрөгчийн агуулмжийг ингэж шалгадаг. Тэгсэн чинь одоо тэр захын судасны хүчил төрөгчийн агуулмж нь бол доголдоод эхэлчихсэн байсан. За энэ үед бол нөгөө төхөөрөмжөөс салгаад нөгөө гарт нь хийгээ шалгаад үтсэн чинь одоо нөгөө зүрхний цохилт хяндаг монитор гэдэг нь шүү дээ. Тэр монитор дээр нь бол зүрхний цохилт нь мэддэхгүй болчихсон. За ингээ хохирчийн бие гинт муудаад зүрхний цохилт мэддэхгүй, захын судасны хүчил төрөгчийн ханамж нь бол буурж эхэлсэн. Ингээд яг хаалгаа хийж буй юмч бол хаалгаагаа дуусгаад зүрхэнд нь массаж хийгээд дадлагжигч эмчээр бол цахилгаан цохиулдаг төхөөрөмжийг авчруулсан. За ингээд тог нь залгаад бэлдсэн юм байна. Тэгээд зүрхэнд нь бол тогоор цохиулаад массаж хийгээд дахин цахилгаанаар цохиулаад массаж хийгээд энэ арга хэмжээг бол ингээд 6-аас 7 удаа авсан гэж ярьж илээ. Тэгээд зүрх бол эргээд сэргсэн. Гэхдээ хохирогч бол өөрөө сэрээгүй учраас дараагаар нь шууд 103-т дуудлага өгсөн гэж ярьж байсан. За хагалгааны процесс бол ерөнхийдөө иймэрхүү болсон. За шүүх хурлын тухай одоо ярилцъя. Шүүх хурал бол хэрэг болсноос хойш 5 жилийн дараа буюу 2024 оны 2 сарын 2-ны өдөр болсон. За дөнгөж саяхан бол эцсийн байдлаар ингээд болоод дууссан. За шүүх хурал дээр бол маш их хуулийн заалтууд, эмнэлгийн эрүүл мэндийн акт, стандартууд, за тэгээ анагаах ухааны нэр томьёонууд бол дурддагдсан. За тэдгээрийг бол ингээ бүгдийг дурдаад ярих юм бол миний мэдлэг бол бас хүрэхгүй. Тэгээд бас подкастны маань цаг хугацаа бол ингээ хүрэлцэхгүй учраас аль болох энгийн үгээр тайлбарлаад явъя гэж бодсон. За хан уул дүргийн шүүхээс бол одоо хэрэгт холбогдуулаад 3 хүнийг шүүхэд татсан. Ингээд нэг нэгээр нь хилээд явъя. За эхний хүн бол хагалгаа хийсэн эмч, мэс заслын эмч мэрэгжилтэй 38 настай. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохиох ёсоор нь биелүүлээгүй улмаас бол хохирогч нас орсон гэсэн үндслээр бол шүүхэд татсан байлээ. За энэ эмчийн зүгээс бол хохирогчийн ар гэрийнхэн шүүх хурлын үеэр бол одоо эмгэнэл илэрхийлж уучлалтгүйсэн. За шүүх хурлын үеэр бол энэ эмч өөхс оруулах хагалгаатай холбоотой хууль эрх зүйн орчин бол манай Монголд бол нэлийн учир дутагдaltaй байна. Хууль дүрм журам нь ингээд эргэлзээтэй байдаг гэж ярьж исэн. Тэгээд бас өөхс оруулах мэс заслын талаар дүрм журамтай болохгүй байна гэд бас өөрөө нэлийн хідэн эмч нартай нийлээд нийгэмлэг байгуулсан юм байлээ. Улсаас баталсан стандарт гэж юу нь бол өөхс оруулах хагалгаанд байдгүй. Тэгээд нийгэмлэг болон өөрийнхөө байгууллагын даргын баталсан ийм стандарт удирдамжийг мөрдөөд хагалгааг хийсэн гэж мэдүүлсэн. За мөн хэргийн зүйлчлэлтээр бол маргах зүйл байхгүй, би гин бурууга хүлээж ийна гэж ярьж илээ. За мэрэгжлийн хяналтын зүгээс бол энэ өөх хайлуулах тариа гэж яриад байгаа. Энэ тариаг бол хэрхэн найруулсан, хэдэн миллилитрээр хийгдсэн гэдг нь бол мэс заслын тэмдэглэлээр бол бичигдээгүй байна гэсэн. Тэгээ хагалгаа хийсэн эмч нь бол хүний их эмч, ерөнхий болон бөөрийн мэс заслын чиглэлээр мэрэгсэн байна. Мэрэгжлийн үнэмлэхтэй байна. Бүгд найрамд Солонгос улсад бол 3 сарын дамжаанд энэ гоо сайхны нөхөн сэргээ
сэргээх мэс заслын чиглэлээр ийм сургалтанд сууж төгссөн байна. За энэ сертификатыг нь бол мэргэжсэн гэж бол авч үзэж болохгүй. Гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр бол мэрэгшээгүй хүн байна гэж мэрэгжлийн хяналтаас бол дүгнсэн. За хохирогчийн хувьд бол биеийн өндөр нь 165 см, жин нь 61 кг гэснээс үзэхэд бол биеийн жингийн индекс тэгээд өөхлөлтийн байдлыг ингээ харахад бол шаардлагагүй үйлчлүүлэгчид өөх соруулах мэс заслал ингээ хийчихсэн байна гэж мэрэгжлийн хяналтаас дүгнсэн байлээ. За дараагийн үн нь бол мдэггүйжүүлэгч эмч байгаа. 31 настай хүний их эмч мэрэгжилтэй эмэгтэй хүн байгаа. За мдэггүйжүүлэлтийн төвшнөө зөв сонгож хийгээгүй, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа бас зөв хийгээгүй. За тэгээс хувилагчгүй мэс заслал хийгдээд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохиох ёсоор нь биелүүлээгүй гэж шүүхэд дуудагдсан байгаа. За шүүх хурлын үеэр бол эмэгтэй хүн ээж хүний хувьд бол нэлээд би энэ хэрэг дээр харамсаж гин гэдгийг илэрхийлж ийсэн. За өөрийгөө бол стандартын дагуу бүх зүйлийг хийсэн гэж үзэж байгаа. Тэгээ мдэггүйжүүлэлт, өөх соруулах мэс заслал хоёр бол хоорондоо ийм өөр ойлголттой ийм тусдаа салбараа. Миний хариуцж ажиллаж байсан энэ мдэггүйжүүлэлт нь бол Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас баталсан ийм стандартын дагуу ингэж ажилдаг. Өөх соруулах стандартын талаар бол би огт мэдэхгүй. За хохирогч бол унтуулганаасаа болж биш, яг тэр өөх соруулж байгаа хаалганаас олж амь ирсцэн гэсэн юм байр суурьтай байлээ. Дүгнэлтээр бол хөвлийн нуруу гуйны өөх соруулах төлөвлөгөөт хаалгаа гэж төлөвлөсөн мөртлөөсөө одоо тэр мдэггүйжүүлэлтээ Т1 төвшин гэж нэрлэдэг юм байна. Хүүс болон умдагны хооронд ингээд буруу газар хийчихсэн байна гэж одоо дүгнсэн. За тэгээ буруу газар хийцэн учраас ерөнхий унтуулга буюу ингээд наркоз руу шилжсэн. Тэгээд хохирогчийг бол хагалгаа хийж явах явцад бол бүрэн сайн ингэж тогтмол хянаж чадаагүй гэж шүүхээс дүгнжээ. За дараагийн үн нь бол тухайн эмнэлгийн захирал нагаа эмнэлэг эрүүл мэндийн удирдлага мэргэжилтэй 34 настай эрэгтэй хүн байлээ. За эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлтэнд заагдаагүй үйлчилгээ үзүүлсэн. Тусгай зөвшөөрөл заагдсан хаяг байршилт үйл ажиллагаа явуулаагүй. Эрүүл мэндийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэсэн үндслээр бол шүүхэд татагдсан. Мөн тусгай зөвшөөрөл нь бол 2019 оны 1-р сард буюу одоо энэ хэрэг болохоос 2 сарын өмнө бол дуусчихсан байлээ. За шүүх хурлын үеэр бол хувь хүний ёс зүйн хувьд бол би хариуцлага хүлээнэ. Тэгээд хохирогчд бол эмгэнэл илэрхийлж байна гэдгээ бол хэлсэн. Тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд бол маш олон дуудагдаж одоо ингээ байцаалтанд орсон. Тэр болгонд би бол өөрийнхөө зүгээс аль болох ингээ үннийг хэлж аль болох ингээ чадах чинээгээрээ шүүх байгуулахад бол эргээр ингээ оролцож ажилласан гэж бол өөрийгөө хэлж илээ. За шүүхээс бол эмнэлэг бол 2013 онд Баянзүрх дүүрэгт тусгай зөвшөөрөл авсан мөртлөөсөө ингээ байршлаа солиод хаавал дүүрэгт ирчихсэн. Хаягаас олох хүсэлт өгөөгүй мөртлөө үйл ажиллагаа ингээ хаавал дүүрэгт явуулаад байсан гэж хэлсэн. За тэгсэн чинь одоо энэ захирлын өмгөөлөгч нь болохоор энэ бол одоо эсвэлтхүү одоо яг өөрөө оролцоогүй одоо эмнэлэг өөр хаяг дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бол одоо хохирогчд бодит хохирол болоогүй, хор уршиг одоо үзүүлээгүй буюу одоо эмнэлэг Баянзүрх дүүрэгт биш хаан уул дүүрэгт үйл ажиллагаа явуулснаас болоод хохирогч нас орсон бол бишээ гэж мэтгэлцэжсэн юм бэлээ. За шинжээч нар бол захирал нь зохиох шаардлага хууль дүрм журмыг биелүүлээгүй. За мэрэгжлийн бус хүн ажилуулсан болохоор үйлчлүүлэгч амь насаа алдсан. Шууд шалтгаантай гэж дүгнсэн юм бэлээ. За ар гэрийн зүгээс бол аав нь энэ гураас бол охиныхоо амийг нэгж гинэ. Охиныг минь алсан гэж боддог. Мэс засал яг тэр хийж явах үед бол охины зүрх зогссон. Маш их гомдолтой байна. Би насаараа гомдож явнаа гэж хэлсэн юм бэлээ. За шинжээч эмч бол дүгнэлтээ хэлчихэд энэ хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олох ажлыг бол нэлээд сайн чанаржуулах хэрэгтэй байна. Зохиох хууль дүрм журмынхаа дагуу үйл ажиллагаа ингээ явуулж ийн үгүй юу гэдэг дээр нь онцгой анхаарах хэрэгтэй гэж ярьж исэн. За энэ нь бол надад бол маш их таалагдсан. Мэргэжлийн хяналтаас бас анхаараасай гэж би бодсон. За тэгээд фармакопены өгүүл гэд байдгийн байна. Энэ нь болохоор одоо тэр тариаг яаж хийх тухай гэх юм уу те. Ямар найрлагаар, хэдэн граммаар, ямар тунтай хийх юм. За тэгээ эмнүүдийнх нь тэр тарианд орж байгаа эмнүүдийнх нь харилцаа одоо нөлөөллүүдийн бичсэн юм заавар байдгийн байна гэж би ойлгосон. За үүнийг бол стандарт хэмжил зүүн газраас бол гаргадгийн байлээ. За хаалгаа эхлэхээс өмнө хийсэн тэр өөх хайлуулах тариаг гэдэг байгаа шүү дээ. Тэр тариаг нь бол клейний уусмал гэж нэрлэдэг юм байна. За энэ клейний уусмлын тухай бол ийм одоо стандарт хэмжил зүүн газраас гаргасан ийм
өгүүлэл бол Монгол улсад батлагдаагүй байд юм бэлээ. Тэгэхээр одоо нэг ёсондоо эмчин өөрийнхоороо л ингээд ер нь бол хийцэн гэсэн үг юм шиг байгаа. За ингээд шүүх хурал бол үргэлжлээд гин буруутай тогтоогдсон. За энэ төрлийн хэрэгт холбогдсон бол ер нь бол 1-5 жилийн хорих ялаар шийтгүүлдэг юм бэлээ. За ар гэрийнхэн зүгээс бол оршуулгын болон буйны ажлын зардал, хохирогчийн банкны үлдэгдэл, хагалгааны төлбөр, өмгөөлөгчийн хөлс, хохирогчийн ажилуулдаг байсан одоо энэ хувийн бизнесүүдийнх нь олох байсан орлого, хүүхдийн тэтгэмж, эцэг эхийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, шатгууны зардлууд гээд ингээд нийтдээ бол 138 сая төгрөгийг бол нэхэмжүүлсэн юм бэлээ. Эмнэлгийн зүгээс бол 70 сая төгрөгийг одоогоор төлчихсөн байгаа. Үлдэгдлийг нь ингээд төлөхөр болсон. За ингээд ер нь бол захирал нь бол цагаатгагдсан юм бэлээ. За хоёр эмч бол анх удаага гэмт хэрэгт холбогдсон. За тэгээд эмчлэх эрхийг нь бол 2 жилээр ингээ хасаад дээрэс нь нэмээд 3 жил 6 сараар хорих ялаар шийтгсэн. Гэхдээ Монгол Улсын их хурлаас гаргасан юм өршөөл үзүүлэх хууль гэж бас байдгийн байна. За түүнд бол ингээ үндэслээд ялаас нь бол 2 жилийг хасчихсан. Ингээд тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар бол ингээд шийтгэгдлээ. За нэмж хэлэхэд бол ялаа эдэлж дуусч гарч ирснийхэн дараагаар тэр нөгөө эмчлэх эрхийг нь хассан хугацааг нь тооцож ингэж бодож эхэлдэг юм байлээ. За мөн жирэмсэн эмэгтэй 3 хүртэл насны хүүхэдтэй их ганц бие эцэгт бол ийм ногдуулах ялыг 2 хүртэл жилийн хугацаагаар хойшлуулж болдгийм байлээ. За мэдээгүйжүүлэгч эмч бол 1 нас 7 сартай хүүхэдтэй тэгээд бас одоо 6 сартай жирэмсэн болохоор хоригдох хугацааг нь бол 1 жил 6 сарын хугацаатай ингээд хойшлуулсан. Нэгсэндээ бол 1 жил 6 сарын дараа одоо шоронд ороод 1 жил 6 сар суугаад гарч ирнэ. За гарч ирснийхаа дараа бол 2 жил эмчлэх эрх нь хаагдана гэсэн ийм залттай байгаа. Нөгөө хаалгаа хийсэн үндсэн эмч бол шүүх хурал басны дараагаар шууд ингээд хорих ялаа эдэлж эхлэх юм бэлээ. За тэгээд сошиал дээр бол энэ хэрэг цагаатсан гэдэг ийм ташаа мэдээллүүд бол нэлээд их явж илээ. Захирал нь л цагаатсан шүү. Нөгөө хоёр хүн бол хорих ялаа ингээд авсан байгаа. Гарч байгаа эмнэлэг бол нэрээ өөрчлөөд үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ийм мэдээллүүд бол нэлээд их байлээ. Гэхдээ би байгууллагынхаа регистрээр нь ингээд шүүгээд үтсэн чинь тусгай зөвшөөрөл дунд нь бол эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл бол байгаагүй, цуслагдчихсан байсан. Миний бодлоор бол магадгүй тэр тухайн эмнэлгийн байсан байранд нь өөр эмнэлэг ороод бас адилхан одоо гоо сайхны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм болов уу гэж би ойлгосон. За бас тэр шинэ эмнэлэгт нь бас хүн нас орсон хэрэг гарсан бэлээ. За тэгээд яг нэрээ солиод үйл ажиллагаа явуулаад байгаа юу? Эсвэл одоо тэр байранд нь шал өөр эмнэлэг ингээ орчоод үйл ажиллагаа явуулж байгаа юу? Тухайн юм тоочны мэдээлэл байхгүй учраас тэр тухайн тэр эмнэлгийнх нь нэр хүндэд халтмааргүй байна. Та бүхнийг бас яг сайн нягтлж үзээрэй. Шинэ эмнэлгийнх нь нэрийг бас битгий дурдаарай гэж хүсье. Мөн хамгийн гол нь хохирогчд битгий шүүмжлэлтэй хандаарай гэж та бүхнээс хүсмээрээ. За нэг удаагийн ажилбараар бол 3 литрээс дээш өөх ахуулж болдоггүй юм бэлээ. За мөн дээр дурдсан тий өөх саруулах хагалгааны процесс нь одоо хүний биеийг маш жижигхэн ингээд зүсж агаад тийшээ ингээд гуур саруулад тэгээд өөхийг ингээд саруулж авч байгаа учраас ерөнхийдөө эмчийн нүдэнд харагдахгүй юм blind хагалгаа болдог. Одоо биеийг нь том нээхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол эмчээ бас сонгох нь бол хамгийн чухал асуудал гэж харагдсан. Яг энэ шүүх хурал болоод хүмүүс хувийн эмнэлгүүдийн тухай ингээд шүүмжилж байхад бол манай бас нэгэн ийм нэртэй хувийн эмнэлэг бол бүр яг энэ төрлийн хагалгаа хийж байгаа үедээ бүр контент бэлдээд оруулчихсан байсан. Нэг талаасаа гэх юм бол энэ төрлийн хагалгаанд хүмүүсийн итгэх итгэлийг нь одоо ингээ буурчихсан байгаа учраас эргээгээд итгэлийг нь олж авах гэх юм уу тийм үндслээр хийсэн байх. Нөгөө талаас нь харах юм бол одоо энэ хэрэгээр ингээ далд маркетинг хийгээд манайх бол ингээ найдвартай шүү гэдгээ ингээ харуулж байгаа юм шиг надад бол нилээдгүй эвгүй ёс зүйн хувьд бол бас арай байж боломгүй санагдчихсан. За өмнөх дугааруудаа сонсоод комент бичсэн subscribe дарсан хүмүүстээ маш их баярлалаа. За эргээд бол өөрийгөө сонсохоор бас зөв буруу ярьсан юм ганц нэг алдаанууд бол сонсогдчихжээ. Дараагийн дугаараараа бас засаад сайжруулад явна. Манай Instagram хаягийг бас дагаарай. Час доогуур зураас өдөр гээд байгаа. Удахгүй бас Instagram-а идэвхжүүлээд явнаа. Тэгээд цаг гаргаад сонсоод шүүмжлэл бас магтаал өгж байгаа та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.